За өөрөө үчимэнд манайхаа тэгээд эргчлөө яриа маань эхлэх гэж байна. Тэгээд энэ 5 гарагийн дугаар сахихын номын өргөнөөс аль хүрдгээ. Тэгээд манайхан сайхан шеэрлээд өгөөрөө олон түгээгээд өгөөрөө. Тэгээд дуу хоолой маань зүгээр байгаа. 1 2 1 2. За айгуу. Тэгээд сайхан шеэрлээд олон түгээгээд өгөөрөө манайхаа. Тэгэд яриа эхлэхээс өмнө хоёлоо бас нэг 35 жилийн өмнөх үйл явдлаас би нэг хоёрхан юм асууч. Тэгээд яриагаа өргөжлүүлэе гэж бодоод. За. Энэ Баабар Монгол Ардын хувьсгалт намынхаа арчилсан хувьсгалыг хийсэн юм Оросын баг комитетний захиалгатай гэсэн юм бичээд тэрэнд нь залуучууд хоёр болоод хуваагдах юм үйл явцлаад байгаа. Танд энэ театр матерт ажиллаж байгаа чинь хэн нэгэн захиа даалгавар өдөр хувьсгалыг хийгээд гэж хэлсэн биш үү? Тийм байна уу? За мэдхгүй Баабар энэ тэр одоо хувьсгалт нам ардын намынхны найз нартайгаа нийлээд тийм шийдсэн байж болох байлгүй үү? Өөрөө тэгж ярьж байгаа болвол тэгж ярьж гин гэдэл дуулдаад байдгийг. Нэг юугаар нэг Улаанбаал билүү? Одоо самбуутай ярихдаа бас тэгж ярина л да. Ер нь бичээд байгаа харагддаг. Тэгэхээр би сосром гэдэг хувь хүний хувьд бол нэг эвлийн улс төрийн хичээл гэдэг нэг юм ордог байсан. Тэрнтэйгээ тэрсээд шашны тухай ярихдаа хүн шашин шүтэх хэсэг нь одоо өөрийнх нь мэдлийн асуудал за эрхчлөөний ил асуудал хүний өөрийнх нь хандлагын асуудал гэж хэлээ. Тэгээд ер нь эвлээс хүндэрээд намын орлогч гишүүн гэдэг нэг юм намын идэвхтэн бус гишүүн тэгээ орлогч гишүүн гэдэг нэг явдаг нам дэсгийн тутам тийм дамжлага байсан. Тэр мэрлүүд өгөж очоод тэгээд би чинь одоо хэлтэй хамтаа хэрүүл зодонтой байдаг гэдэг. Зодон гэдэг нь юу гэж хэлж байгаа юм гэвэл тухайн үеийн театрын дотор явж байгаа яриа хөөрөө үзэс нотой нийлдэггүй учраас тэгдэг байсан хэрэг. Тэгээд миний өөрийн одоо бодол хандлага бол хэн нэгэн ардын нам, хэн нэгэн хувьсгалт нам, хэн нэгэн хувьсгал залуучуудын эвлэл за хэн нэгэн сүрхий их оронч хүн намайг одоо шахаж энэ 90 оны үс рүү оруулаагүй. Энийг сосроор өөрөө шийдээд өөрөө өөрийгөө одоо оролцох ёстой гэж үзээд өөрийнхөө одоо оюун бодлын цар хэмжээг дүгнээд энд орох хүн үгүй гэдгээ өөрөө шийдээд ингээд 90 оны үйл хэрэгт би оролцсон хэрэг. Тэгээ миний оролцсон үйл явдал бол 86 оны сүүлээр за 87 оны ихээр энэ тэнд дагаал тавааны өрөөнд ч юм уу хаан ч юм ингээд залуучууд яриад энэ систем биш байна, улс төр биш байна, манай засаглал биш байна. За зөвлөлт холбоот улсын байж байгаа царай мараа за ингээд шүүмжлэн зүүн баруун герман зэрэг шүүмжилнэ. Дарангуйл байна. За тэгээ ногоо малгаатнууд хэлжсэн байна нэ тэр зах зохиосоо ярина, сэмхий ярина, жиш гэж яваад ярина. За халамж уу дагсан тавьчихтгнаа ярина. Тийм нэг ийм нөхцлүүд бүрэлдээд байсан хэрэг. Тэгээд ер нь 86 оны Монгол Ардын хувьсгалт намын 2 дугаар бүгд төрөл чуулганы материалыг хүлээж авах тийм цуглаан өглөө болсон. Тэр үед манай ардын жүжигчин Лувсан Шарова хөгжмийн зохиолч. Тэр хүн ардын хурлын депутат байсан. За манай найз Саран Туяа гэж өсгүй одоо ардын жүжигчин болсон Самбуугийн Саран Туяа гэдэг ардын хурлын депутат залуучуудыг их дэмждэг байлаа шүү дээ. Тэр одоо нам эвлэлч тийм ээ. Тэгээд ардын хурлын депутат байсан. Тэгээд тэр нэг цуглаан болоод өглөө 86 онд Хүүхэлдэйн театр, манай театр улсын ардын дуугийн чуулгын одоо тоглолтын зааланд дүүрчдэг шүү дээ. 3 байгууллагын хэлхээрээ. За. Тэгээд одоо намын төв хорооныхон Монгол Ардын хувьсгалт намын 2 дугаар бүгд хурал чуулганы материалыг гэдгийг чинь материал гэж юугаач хэлж байгаа. Материалыг хүлээж авах одоо цуглаа өглөөний цуглаа нэгснийг мэдэгдэе гэх. За тэгээд нэг тийм хитэн одоо зориудын юмтай тэгээд үг хэлж үүрэг амлалт авах хүн байна уу гэд. Тэгээд үг хэлэх нь ч одоо хэлэх нь дандаа л үүрэг авна. Би тэгин эх орныхоо төглөө, тэгин театрынхаа төглөө, тэгин тэдэн жүжиг 50, тэдэн дүр 50
найр болон ч юм уу одоо за тэгээд үүргээ би тэгж биелүүлнэ гэж бахан үүрэг хүлээсэн хүмүүс байдаг л та байсан. За тэн дээр бол би одоо босч ирээд энэ Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны 2 дугаар бүгд хоролч нь хөөе. Шүүмжил өөрийн шүүмжлэл буюу доороос гарах шүүмжлийг өөгшүүлэн дэмжих учиртай хэл тод галааснаас гээчмийг одоо нээлттэй байлгана гэдэг Батмунх дарга илтгэл дээр тавьсан байна. Тийм учраас жоохон нээлттэй байвал яасан бэ гэд. Тэгээд энэний өмнө ч хэлж байсан атаархал хэтэрхийгээд хоёр шүлэг хэлж байсан тийм үү. Тэгээд одоо хүн хэдий сайн хэлхээс нааш цааш хэдий нэмгэн чичгээс нааш гихчээр хүн тарганы махан дуртай. Тэгээд тарга шиг бас мартамхай. Тэгэхээр би тэр намын төв хорооны 2 дугаар бүгд хорол 1986 оны тэр хорол дээр болсон явдлыг хэлээд тэр хоёр шүлгийг би хэлье гэж бодлоо гинтхэн. Атаархал гэж юу юм бэ? Өөрт нь тэр юм уу? Хүн л өрөөл устын гар дээр байгааг харж хаад өчүүхэн зүрх нь гинжтэй гөлөг шиг гасалж өвдтөл нь хазах юмсан гэхдээ дэсэж ядсан хуцалт юм. Атаархал гэж юу юм бэ? Сайнтай тэр энэ зэрэг гэхээсээ хөнөөхийг үрдэл болгодог саранд хүн нисчгэнэ гэхээр чааваас гэж би байдгүй юу вэ гэж дотроо бохомддог 100 хулган дотрын мэрж байдаг зулаанаасаа улаан хүртэл буцалсан хорон горих хорон зүрх юм аа. Яг бидний дундуур ийм хорон горих хорон зүрх одоо бөө урсаг хэтэрхий омог бардам гэгч галзуурсан арслангийн завжнаас сагсан хөөс хэтэрхий ноомой дорой гэгч анхарсан хөх уусын шилд зүүрмэглэгч өвс хэтэрхий эрхимсэг ноёр хуу гэгч дамдаан дээрээс өнгөхийн хөсөгч хадан зохио хэтэрхий эмсэг самон гэгч ямар цэцэгнээс ирээлэлгүй баланд бялуурагч ирвэхэ хэтэрхий гашуун ундаан давтнаа гэгч худгийн асгарыг хүртэл цээрлэлгүй уудаг өхөр хэтэрхий ганц үеийн шүтнийг их чулангийн тоосыг хүртэл минийх гэж сүүлийн өргөгч илжиг. Тэгэд ийм илжиг авир, ийм илжигэн зан, ийм илжигнүүдийн академикт нэртэй ийм театр дотор одоо бүү байгаа. За ингэж хэлээд асуудал үүсээд Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны ханшил хороо шалгалаа. За сүүлдээ энэ чинь одоо би хэллээ. Энэ та нар ингэж хяншил хороо юм бол тэр Монгол Ардын хувьсгалт намынхаа 2 дугаар бүгд турлаа зурцалчихгүй юу? Тэр Батмунх даргын хэлсэн ийм үг шүү дээ. Шүүмжил өөрийн шүүмжил доороос шүүмжлийг галаасан ил тод байдал гэж байна. Би ил тодлог байж байна. Би шүүмжил өрнүүлж шүү дээ. Тэгээ энийг тэгвэл болохгүй зурцалчихгүй юу? Гээд ирэхээр ундгийн байгаас нэг чинь. Ингээд унаад ирлээ. Сандарсандаа болоод нөгөө нөхдөч үйлдвэрчний төв зөвлөл рүү хандаж. Үйлдвэрчний төв зөвлөлөөс одоо хүн ирээд намайг одоо асууж лавлаа. Яасан ингэ. Тэгэхээр та нар ажлынхаа функцийг мэдэхгүй байна. Та нарын ажил бол үлгийн шивний мөнгө зөнгө тийм үү одоо хордлого ачгаар мачгаар хийж байгаа улсуудыг эрүүл мэндийг хамгаалах өмгөөлөх ийм ажилтай болохоос биш энэ нам зам дээр яасан ийм ярихгүй гэдэг ингээд. Тэгээ намайг барааг юм л да. Тэгээ яг дараа нь театр руу даалгавар өгөөд театр намайг хөөхийг сануулж хатууд онгодоол тэгэл дууссан. За тэгээ дуусаад бараагүй дараа нь энэ нөхөр бол хөөж болохгүй юм байна. Хөөх үндэслэлгүй боллоо. Ямар ч байсан хөөхийг санаа хатууд онгодууллаа. Донгодлоо. Тэгтээ энэ донгодоо зогсохгүй энэ нөхрийг бол цэрэгт явуулна гэд. Цэрэгт намайг албасаар явуулсан хэрэг. Тэгээд хүн болоод хүмүүжид ирэх цэрэг шорон хоёроо ялахгүй байсан үйл дээ. Цэргийг шорон гэж үзсэн юм. Шоронгоо цэрэг гэж үздэг байсан юм хэмэтгэв. Хүн болоод хүмүүжид ирэх гэхээр цэрэг бол нэг тийм хүмүүжүүлдэг газар байсан юм байгаа биз. За ийм. За миний оролцоо бол энэ. Тэгээд би бол хэн нэгэн одоо Батүлийн ч юм уу хэн нэгэн Илүүгдэржи хэн нэгэн Баабрын за би тэр Баабрыг сайн мэдэхгүй байна. Зүгээр бүү мартал сүннэ гэдэг нэг тохиомл байсан. Тэр бол тэрийг бол би үнэхээр тэр үед уншаад одоо ингээд нэг бах төрн үстэй бахтал энэ чи ямар мундаг энэ хаана хий бичээд байгаа юм бэ? Баабар гэж ямар ч хүн байд мэдэхгүй юм чи би. Баабрыг мэдхээсээ өмнө би арчилсан эрхчлөөтэй үйл явдалд яваад орсон баггүй юу? Тийм ээ. За ингээд энэ нөхдөвтэй нийлээд тийм ээ. Тэгээ надаар маар хэм байдгийн нөхдөвтэй сахал бэлэгт ингээд талаасаа нийлээд ингээд 90 оны үс эхэлсэн юм байна. Тэгээд миний одоо эсвэл би тэр үед миний нүд юм харахгүй байсан юм уу?
би тэр үед ямар байсан болоо. Тэр миний одоо харцсанд миний одоо мэдж байгаа мэдсэд аль нэгэн Монгол ардын хувьсгалт нам 90 оны үсэг эхлүүлсэн. Үсч байхгүй, зүсч байхгүй. Би зүгээр өстө баталгаатай. Ямар учраас одоо хувьсгалт нам хийсэн гэж яриад байдгийг би тунгаагаа сайн олж мэдэхгүй байна. Зүгээр яг дийлэнх нь эрх чөлөөний үйлс ингээд эхлээд гараад ирэнгүүт нь одоо гол засаглал тогтоож ирсэн ганц намын тогтолцоотой байлаа тийм ээ. Тэрийг одоо эрүүд улаан хүлээж авсан улсууд цөөнгүй байсан учраас энэ одоо эрх чөлөөний 90 оны үйлсийг энэ ардчилсан гэдэг байгаа энэ хувьсгалыг тэд одоо ихэнх нь барьж дашуудаж хийсэн юм а гэж ярьж байгаа бол өөр хэрэг. Тийм ээ? Тийм ийм байсан шүү. Нөхцөл ийм байсан учраас гэж байгаа бол өөр хэрэг. Тэгээгүй юмаа гэдгийг би баттай хэлнэ. Тэгээ тийм учраас би одоо юу гэлээ тэнэгүүд гээд нийтлэл бичсэн л дээ. Тэгсэн. Бид нар Тэнгийн өхөр хонжилттэй найзууд Баабар өвтөрч ивэл жилтэй улсууд тэгээд одоо би тэнэг учраас хувьсгал хийсэн юм байна гэдэг подтекстээр нийтлэл бичиж байсан. Өөрийнх нь Баабар эмэн дээрж хэвлүүлж байсан. Бидний хооронд бол лавл Баабар над руу харж байгаа энийг чинь ардын нам хувьсгалт нам хийсэн шүү дээ чи мэддэг юм уу гэж хэлжээс удаа байхгүй. Зүгээр бичсэн бичвэрүүд энэ чинь харахаар нэг тийм хандлагууд анзаарэгддэг буюу улаан балаар нэг тийм юм ярьсан юм одоо өөрөө түүх судалдаг хүн шинжлэх ухааны хүн ямар одоо очир начраа тэгээд хэлээд байдгийг би одоо таашгүй болгож юм хэлдгээр. Зүгээр Баабрын бас Адраматай амьдралыг би мэднэ. Манайч чинь бол цаан номын дараагийн юм уу да үеийн улс төрийн хоригдол. Польшид сурч байгаад тэгээд Австрали руу явсан байгаа юм. Тэгээ одоо энэ тэр чинь коммунист тэглэмнээ явж ирсэн чинь хэлмэг зөрчлөө ч юм уу мэдэхгүй яасан явцраад тэгээд Монгол авчраад улс төрийн хоригдол болгоод ганц удагт хорьсон байгаа юм. Тэгээд тэндээсээ гаргаад энэ Хинти аймгийн өмнө дэлгэр сум руу багшаар туугаад одоо багшлуулж биш багшаар туусан ба тийм үү. Тэгээд тэр сурагчдын сургуулийн хажуу сурагчдын байр байдгийг. Тэр байрных нь мохрын өрөөнд танай Баабар энд байсан юм а гэд манай Дааган болдын улс төрийн одоо сурталын ажлаар явж итэл энэ танай Баабрын одоо харгалзагдаж байсан, хямгадагдаж байсан өрөөгч. Тэр өрөөнд нь бид хоёр бол хонж өндсөн. Тэгээ би одоо ямар дүгнэлтэнд төрж ийн гэвэл улс төрийн нэг янз бүрийн асуудлаас хоригдоод, шангалгадаад ирэхээр зэрэг бас нэг тийм хандлага гаргахгүй одоо болдгүй болцсон болов. Уул гэж л бодож байгаа. Нөгөө талаар далиндуулаад хэлэхэд энэ 2017 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч одоогийн улсын хурлын гишүүн нэг хөөрхөн хүү биш үү? Тэр хүү чинь бол нэг 20 хүнийг шоронд хийлээ шүү дээ. Тэр хүний зангаргаар л явсан. Сүйдээ нэг одоо энэ Состекуд бэлтрэг гэдгийг нэг өөрсдийнхөө нэг одоо дагуулж ирсэн хүүхдийг социал демократ намын манай Баабрын цэргэлдээ. Тэр хоёр ер нь нэлээд шазуур зууж тэр хүмүүсийг шоронд хийсэн гэдэг нь нотлогддог, харагддаг. Тэгэхээр би энэ нөхдүүдээс нэг юм хүсэж байгаа байхгүй юу? Одоо буруугүй гэдгийг баталгаажуулаач ээ. Шүүх юмд хандаач ээ гэд. Тэгэхээр зарим нь бол одоо шүүх өөрчлөгдөөгүй байхад бид дэмийгээд байгаа. Тэгэхээр шүүх өөрчлөгдөөгүй гэдэг нь одоогийн засаглаж байгаа хүмүүсийн гарт шүүх байна гэсэн ойлголт тийм үү? Тэгэхээр одоо засаг барьж байгаа нөхдүүд нь шал өөр газар руу шүүхээ чигтдэг тийм ээ? Тийм. Ийм лос утанаад болж. Тэгээд бас энэ цагаатхан гэвэл их гачин болд юм байна. Миний нэг дотны дүү чи өвтөр сайн мэднэ. Баби? Тэгээд хуулийн байгуулж өгсөн хөвгтэй. Тэр их хэрэгтэй юм сануулдаг юм надад. Сооха хэрэгсэхгүй болох ёстой. Тэр хийгээгүй л хэрэгсэхгүй гэж яригдах ёстой. Цагаатхан гэвэл
ямар нэгэн одоо улбаатай гэмт үйлдэл юм уу нэг хэрэгт холбогдсон тийм ээ. Тэрийгэн одоо ял малын идэлээд цагаатж байгаа. Гэгтэн. Хэрэг хийгээгүй хилмигдээд, гүтгэгдээд, зүтгэгдөөд шоронд орсон болвол тэр хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ хүн энэ хэргийг хийгээгүй, энэ үйлдэлийг хийгээгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгоно гэдэг юм байна шүү дээ. Тэгэхээр би нөхдүүдээс бол энэ харагдаж гацагдаж байсан юм хэрэгсэхгүй болгооч л гэж хүсэж байгаа. Тэгэхгүй ингэж химээгүй байгаа. Би энийг яагаад Баабартай холбоод ярьж байна вэ гэвэл шорон оронд ороод ингээд маньусыг бол тамлан үдсэн байж таараа тийм ээ. Тэгэхээр ингээд хаширлаад бас нэг уул суурья бодоод ингээд янз янзын хандлага гаргах тийм үү? Тал засах ч юм уу. Одоо та нар одоо хавьсгал хийсэн шүү дээ гэх ч юм уу нэг тийм юм ярих хэрэгтэй байдгийн болов. Тийм байж болох юм те. Гэж бодоод байгаа юм. Тэгжил цайруулна. Тэрнээс биш би өөрөө бол миний найз байна уу хэн байгаа би цайруулахгүй. Тэгээ би өөрөө хэллээ шүү дээ. Би энэ 90 оны үлсэд өөрийнхөө оюун бодлын эрчмээр, өөрийнхөө дуудлагаар, өөрийнхоороо орсон. Одоо ч өөрийнхоороо яваа. Тэгээ одоо би боддгийн юм ба. Социалист, коммунист гэглэм. Дэн шиг тэр одоо энэ ардчилсан нэртэй өнөөдрийн буюу ер нь 90 оноос хойших энэ тогтолцоонд явж байгаа үйл явцтай би ерөөс таардаггүй хүн юм байна. Таарахгүй юм байна. Тим юм байна. Тэгэхээр би бол одоо арай ондон хандлага, ондон чиглэл бодлоготой хүн юм байна даа л гэж би өөрийгөө одоо бодож суугаа. Тэгээд чи одоо сони юм асуучлаа. Өнөөдөр би энэ ном дотор байжсэн нэг юм чамаагаан санааны шүлгийн төвөр ир баяр цогт гэдэг нэг юм хүний ном надад байж байгаа юм дээ. Тэгсэн тэр Эренчин сэнгийн баяр цогт гэж хүн юм байна. За тэгээд ир баяр цогт эт яхаа зэгком гэсэн мэйлтэй энэ мэйл рүү орж үзье гэж бодлоо гинтэй. Нүүр хангай аймгийн Богд суманд төрсэн Монгол Улсын их сургуулийн математикийн аймгийг дүүргэсэн бүгд найрамдах Польш улсын Варшавын их сургуулийн удирдлагын анги төгссөн багш хүүхэд ахуй цагаасан шүлэг бичих их сонирхолтой гэж энэ Польшд ч Баабар төгссөн шүү дээ. Тэгээ Баабартай ойр байсан байж мэдхийн баяр гэж хүн байна л да. Тэгээ тэр ингэж хэлсэн байгаа сорууд нь юм үзэж нүд тайлна гэдэг алсад одоостой. Сортоотнууд нь бусдыг шулж мөнгө олно гэд элдвийг сэдээстэй. Солиотнууд нь төр барьж түүхэнд мөнгө хөрнө гэд төмнөө хураастай. Сонгодгууд нь үүнийг мэдэж үннээс ичнэ гэд гэртээ бүгээстэй гэсэн байна л да. Энэ одоо 2002 онд бичсэн байгаа байхгүй юу? Сеул хотод гэж байгаа юм. Тэгээ би тэгээ 2002 онд юм уу 2003 онд юм уу Сеулд очиж би уран бүтээлийн тойрвсан хэрэгэлдээ. Тэгээ энэ жудгийн баяр маа биш үү? Энэ чинь бол Солонгост байсан шиг санагдана. Ахан жудгийн Минд баяр гэж хүн тэр үед намайг нэг Солонгост байгаа амьдарч байгаа монголчуудад аваачиж миний нөгөө гав ганцаараа хэмбгагч дундуур нь оруулдаггүй уран бүтээлийн толиулах боловч олгоо тэнд аваачсан юм л да. Тэгсэн чинь энэ нөхөр ийм юм бичсэн байна. Зүгээр би одоо энийг юм дандаа хотлаа өөрийгөө магтгийн гэж магадгүй жоохон удаа харуулчих энийг. Жохон барай тийм. Ингэсэн байгаа. Монгол Улсын гавьяач жүжигчин Сосор Барамд гэж байна. Тэгэхээр би гавьяа тавсан байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ 2 оны ном би 3 онд очсон байх хаа да. 4 онд очоогүй тэрнээс өмнө очсон. Тэгээд энэ баяр цогт гэдэг хүн тэгэхлийн номоо надад өгжл би одоо олон хүн божигнаад тогтоогоод энэ номоо өгсөн байна ямар ч байсан надад. Тийм байна. Тэгээд энэ дээр ингэсэн байна. Ганц хүн 100 хүнийг орлохыг үзлээ. Ганц хүн 1000 хүнийг бишрүүлэхийг харлаа. Ганц Сосор Барам бүхэл бүтэн хорвоо байлаа. Ганц та миний Монгол, миний эх орн байлаа. Хин ч үл мэдэх ир баяр цогт гэдэг гар үсэг зураад өгсөн байна л да. Тэгэхээр би энэ номыг ингээд ярих гэж бодсонгүй чиний ихний асууснаас ер нь ардсан хувьсгалыг чинь ардын нам хийчихсэн биш үү гэдгээс үүдээд ярихад энэ харин их том түлхээс болохоор үг байна л да. Тэгэхээр би бол хинээч хармаа хинээч
хараанд байх дургүй хүн. Тэгэхээр 90 оны одоо их чөлөөний үйлс болвол тэр үеийн одоо залуучууд сэтгэгчид би Баабрыг өөрийн орлоо хэлье. Сэтгэгчдийн сэтэл зорилго биелэлэн олох үйлс болсон юм аа. Тийм ч учраас 1996 оноос 2000 оны хооронд Баабар өөрөө тэр засгийн газарт нь байсан. Тий, сангийн сайд манай даа энтер байсан. 96 оноос 2000 оны хооронд маш том ололт амжилтыг авчирсан. Тэр ололт амжилтын хурд эрчмээр өнөөдрийн зэрэгтэй яваа. Тий. Тэгээ 2000 оноос хойш тэгээд одоо чиг зүгээр алдсан гэж би ингэж үздэг. Тэгээд одоо би чиний асуултанд хангалттай хариуллаа. Тэгээд би бол сайн мэднэ. Та бол нэг ч өдөр төрд ажиллаа гэж чинь би бол хамгийн сайн мэднэ. Тэгэл энэ арчлын эрх чөлөөг авчирчаад танай даах нар чинь тулгай хийсэн. Сусар ором гэдэг танаах чинь хүртэл төрд ажиллаж явах тулгай хийсэн гэдэг юм. Надаас нууж муугаад нэг өдөр ажилласан юм байт юм шүү дээ ах нь. Мэдхгүй би төрийн төмпөнтэй угаацыг одоо болтол хараагүй л байна. За тэгээд би яагаад энийг асууж байгаа юм бэ? Би төрийн эсэргүү төмөр очор нэг нинж бодгоор их нэртэй төртэй дэрсэн сосор ором нэг нинж бодгоор их нэртэй гэж хэлж ийла. Яагаад гэвэл би төмөр очоргойг бас нэлээд гадарлана. Дарамын төмөр очоргойг зүгээр л одоо гадарлана гэдэг их өнгөц юм шүү дээ, тийм ээ. Тэ одоо түүхчдийн хүмүүсийн ярьсан ярианаас одоо ер нь бодит баримтуудын жоохон гадарлах юм. Тэрнээс бүтэн мэднэ гэж байхгүй. Ер нь хүн өөрийгөө мэдэхгүй байж үз бусдыг мэднэ гэж тэрний шуудлаа юм байхгүй. Нинж бадгаргаа дөрөлөө нэг жүжиг бичсэн байдэ. Эхнэр нь тийм хүн байсан. Тийм үгүй тэр чинь мундаг хүн байлаа шүү дээ. Нинж бадгарч одоо байдаг л үл мэдэхгүй байна. Одоо оромж хүн тийм ээ. Дөрөлөг ширлээ гэдэг жүжиг байдэ. За. Тэгээ нинж бадгаргаа зохиол бичсэн гэдэг. Тийм жүжиг байна. Тэгээд нинж бадгаргаа гайхамшигтай хүн юу гэж хэлсэн гэхээр зэрэг төмөр очиргоо ингээд төрийн эсэргүүгээд ингээд бариад хориод цагдаад нахяам одоо ижүүрэн хараандаа аваад ингээд хөдөөгээд баяа хонгор монгор руу хөөгөө туугаад ингээд тэгтэн чи энэ одоо одон орны чухал ажилтай хүн тийм ээ эндээ байж бай. Энэ одоо төрдөө ажил. Энэ төмөр очир төрийн эсэргүү тэр явдаг газараа явах гэдэг ингээд тэртэн бол тэр гүтэнгүүд ингээд нинж бадгаргаа гайхамшигтай хэлсэн байт. Би төмөр очиртой ханилсан болохоос төртөө ханилаагүй гэж. Тэгээд нөхрийгөө одоо ханилаад нөхрийгөө одоо халамжлаад хайрлаад явсан юм байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар бидэн ч гэсэн одоо манай түүхчид ингээл түүх ярьж байна, хэлмэгцэн долмогцэн голдуу ирчүүдийг яриад байна. Ах нь хэлсэн шүү дээ би одоо бүсгүүчүүд яасан юм тийм ээ. Тэгэхээр төмөр очир гэдэг хүний арга гэр яасан. Ламсран гэдэг хүний арга гэр яасан. 34 хүнстэй байхгүй болсон тэр намсрааж юм чи яасан тийм ээ. Лохолгоо ихнэр яасан. Намбуугаа ихнэр яасан тийм үү. Тэгээд ингээд арга гэрийн их сайн үр хөөхт нь яасан. Тийм ээ. Тэгээд дам гэдэг хүний ихнэр нь яасан. Охид цэцэрлэгээс хүртэл охины нөөжсэн юм биш. Тэгэхээр энэ улбааг бид нар олж харахгүйгээр цөөхөө хідэн хүний дараагаасаа гусагдсан ажлаасаа халагдсан аймаг юм руу цөлөгдсөн гэж дуусаа. Тэр цөлөгдөхөд хэн хамт цөлөгддөг гэдгийг сайн бодох хэрэгтэй байхгүй юу? Тийм ээ. Ер нь хүнийг буруу нь одоо гин тэр хийсний батлагдаагүй шүүхээр нотлогдоогүй байхад ингэж дайрч давшилдаг юм өнөөдөр л илүү их байна гэж би бодож байгаа. Тийм. Тэгэхээр төмөр очиргоо тухай энэ ламсрангуун тухай нэлээ ярьсан. Тэгээд дараа нь төмөр очиргуун тухай яриачаа гэж чи тэгээд тэгээд төмөр очиргуун хаан тухай ярих уу? Тэгээ. Өөр чи ярих юм бол би юу ярих вэ? Би асуух ч лээсэн сайн яг төмөр очиргуун тухай. Тэгвэл энэ хүнийг хөөх болсон шалтгаан нь юу байсан юм бэ гэдгээс л яриа эхэлчихье гэж бодож суучсан. Одоо их сонин энэ чинь бол Путиний гараа хөлөөд гэдэг нэг ном бий. Тий. Путин ерөөсөн өөрийнхөө ойр дотн болгоныг дотнсон болгоныг өөрөө биш дандаа хүний гараар могоо гарч хядуулсан хүн шүү дээ. Тий.
Путин болвол тэгсэн. тэгэхээр манай нөгөө Цэдэн Балгой чинь тийм үү шүү дээ. Дэлхий дээр цус яргал явуулсан Чингис хааныг чи дөвөөлгөж ой мойгийн тэмдэглэх хөшөө мөшөөг нь босгох гэж гэж хэлээд төмөр өчрийг яргалсан байхгүй. Төмөр өчрийг гол яргалсан юм тэр 1962 он. Тий. За тэгээд төмөр өчрөө сэтгэгчтэй илүү ойр байж. Хингуа одоо Ширэн дэвга нөгөө хин Эренчингуа тэр их ойр байж. Үгүй нэг сонсдог тийм үү. Өөрөө нэлийн боловсралтай ийм хүн байж. Тэгэхээр зэрэг хэд үндэсний үзэлтэй хүнийг чи даглаа. Чи эренчин нийзэн боллоо. Чи эренчинг дөвөөлглөө, эренчиг өмгөөлөө, эренчиг давраалаа. Мэдүү нөхөр минь. За тэгээ хамгийн гол одоо хөөгч шалтгаан бол Чингисийн ойг тэмдэглэх болсноос. Чингисийн ойг тэмдэглэхийг хоригдсон нь юу гэвэл Оросоос чацгалталтаа айсан Цэдэн Балыг хийж байгаа ажил. Тийм юм. Тэгээд төмөр өчргойг бас Тангадын гасангойтой холбогдсон байдаг байхгүй юу? Тийм Тангадын гасангойн нэрээс бараагийн шараагүй уулзж байгаачгүй. Тэгэхээр энэ нөхөр бол үндэсний үжилтэй хүн байна. Үндэсний үжилтэй хэн байдгийг төмөр өчр гэдгийг. Тийм учраас төмөр өчртэй бол гарцаагүй холбоотой. Тэгээд гасангой төмөр өчр хэргийг тогсон бит. Тэгээд ер нь Сэхэтний төөрөгдөл гэдэг нэрээр олон хүнийг одоо Москваас явдал суудлал бол Шамсрангуйгаас эхлээд тэгэл төмөр өчр рүү ороо явсан хэрэг. Тэгтэл төмөр өчр чинь Цэдэн Балын толгойн одоо цэнгийг толгойн ээдрийг тайлж авсан хүн байгаа байхгүй. Яагаад өмнө нь ярьж ирсэн шүү дээ нөгөө нэг Оросд дагаар орчихоо. Тийм. Бид нар Оросд л хамтрахгүй бол социализм байгуулж чадахгүй нэ. Тийм ээ. Тэгээд дагаар орё гээд хин аспирантурт байсан төмөр өчр Синд тийм үү. За тэгээд дөгөвшрөн намын дээд сургуулийн одоо оюутан байсан билүү, захирал байсан ч билүү. За тэгээд Баатарч за хин блэ нэлээ хэдэн хүмүүсийг одоо юу нөгөө дагаар ирэх шалтгааны улбаа бичиг хийлгээд тэгээд ингээ гараа сүгзруулаад явуулах гэжсэн. Өөрөө хүний гараар могой барьж байгаа биз. Тэгээд тэр ойр байсан хүн болгоно зайлуулах гэж шүү дээ. Өөрөөр гэрч устгах КГБ-ийн арга. Тийм байна. Гэрчийг устгах КГБ-ийн арга. Тийм ээ. Тийм байсан. Тэгээд төмөр өчргойд ингэсэн байна л да. Намын төв хорооны нууц цагталд гэж байгаа. За төмөр өчрийн тухай. Төмөр өчр үнсрэхэг үзлийг идэвхтэйгээр бөхүүлэн дэмдэж үнэн хэрэгтэй тэдгээр этгээдүүдийн туг болсныг намын төв хорооны бүгд хурал илрүүлж тодорхой баримтаар нотлон харууллаа. За тэгээд Чингисийн төрсний 800 жилийн хит өргөмжлөн тэмдэглэхийг төмөр өчр чармайсан. Чингисийн хөшөөг Улаанбаатар хотноо босгох, ардын хурлын танхимд ойн хурал хийлгэх, хуралд Монгол ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн товчоог татан оролцуулах, нэрэмжит газар байгууллагуудыг бий болгох зэрэг шаардлагуудыг тавьсан. Улс төрийн товчоогоор дэмжүүлэх гэж биечлэн хөөцөлдөж байваа. Энэ нь тэрний харгас оройлыг далдлан бүрхэгдүүлэх гэсэн үндэсгэг үзүүлснэг тэтгэн дэмжсэн явдал юм аа гэж. За Совдын Баатар гэж түүхчийн архиваас олж авсан баримт юм байна тийм ээ. За тэгээд Цэдэн Бал хэлсэн баримт нь байна. Төмөр өчрийг одоо буруутгах. Чингис хааныг тэнгэр тултал нь өргөөд цус урсгасан тэр байлдан дагуулагчийг дахин шүтүүлэх гэж оролдсон юм аа. Төмөр өчр бол төмөр өчрийн үндэсгэг өнгөлзөлөг бол төөрөгдөл биш энэ зориуд юм. Монгол зөвлөлтийн найрамдлыг сулруулахад чиглэгдсэн тодорхой зорилготой ажиллагаа байсныг намын төв хорооны бүгд хурал намын байгууллагуудын хурлуудаар нотлон харууллаа гэсэн. Өнөө эзэн Чингисийн цус ярахчин гэж хэлсэн хүн хэн байна? Цэдэн Балгой. За ингээд хинтийн 3 нуурт бол Чингис хааны хөшөөг босгосон. Энэ бол одоо үндэсгэг үзлийг дээвэргэх гол уурхай боллоо. Энээс тийм учраас нураа гэсэн. Тийм зөвлөлт Монголын гамбат найрамдлыг сулруулна гэж байна. Тийм, сулруулна шүү дээ. Тийм амар. Тэгээд хөшөөг бол буулгах ажлыг нураах ажлыг хийх хүн олдоогүй. Тийм, тэрийг нураагааг одоо л байдаг шүү дээ. Тийм гэсэн. Тийм ингээд 1962 оны 9 дугаар сард энэ хөшөөг санаачлан босгосон төмөр өчрийг бүх албан тушаалаас нь халж хэсэг одоо хамсаатнуудын хамт. За төмөр өчрийг тойрог хин байсан. Нилээ хэдэн хүмүүстэй хам хэрэгтэн болгоод тэгээд манайрыг Баян хонгор руу зөвлөсөн. Энэ Баян хонгорыг дандаа цөлгийн газар авах юм аа. Тийм шүү дээ.
Дандаа Баянгол цөлж идэг их баян хонгор юм аа. Өвсгөл аймагт цөлж бас Өвсгөл аймаг гэж тийм ээ. Эцэст нь сүхтэж алваа. За тийм байна. Тийм ээ. За тэгээд хөшөөг урлан босгосон уран баримлч ил махвалын ажил хийхийн бүх эрхийг авсан. Хөөх тэр хүнд яаж амтрах юм. Одоо тэгээд нэг юм амьдэрсэн тэгээд алуулаа шүү дээ. За тэгээд төмөр очиг 1958 оны 3 дугаар сард өөрөө эсэргүүцсэн. Өөрөө би одоо энэ албан тушаалд би орохгүй гэдээ байхад намын товароо нарийн бичгийн дээр улс төрийн төвчөнд орлогч гэж өнөр хүчээр сонгосон. Тэгээд 1959 оны 3 дугаар сард улс төрийн төвчөнд жинхэнэ гишүүн болгосон. Эргээд 1960 оны 8 дугаар сард өөрийн эзгүүд нь 4 зүйлээр буюу 1-р эрүүл мэндээр муу байна, марксист, 2-р марксист ленинист онлын мэдлэг сул дорой байна. 3-р үндэсний асуудалтай тухайлбал Эрдэмтэн Бямбын эренчинтэй муу тэнцсэн. Тэдэн бол өөрөөр оншилж байгаа оншилгоо. Тийм байна. Тий. 4-р нийгмист үгүйсгүүдэлтэн хэмээн огцруулсан мөртлөө 1962 оны 1-р сард дахиад дэвшүүлсэн гэж байна. Айгаад авахгүй юу? Тийм байна. Тий, айгаад байна шүү дээ, тийм ээ? Тийм байна. Тий. Тэгээ 9 сарын дараа одоо 9 шидээр хэм хэртэл яайтал гүжирдээд за улмаар цөллөг шорон мөрдлөг хавчлагын дор нийгмийн аюулаас хамгаалах байгууллагын хатуу хяналтанд дор байлгаж байгаад 1985 оны 10 дугаар сарын 2-нд гэртээ ганцаараа байхад нь дараханд сүхтэж алсан. За сүхтэж алсан нэг аймаар юм би. За сүхтэж алахын одоо жилийн өмнө хэдэн болоо хэлсэн байна. За 1984 оны 4 дугаар сарын 9-нд төмөр очрыг одоо алуулахаас өмнө жил гарах хүний өмнө гэж байна. Одоо төмөр очир ялаа цуглуулсан улайтай адилхан байгаад байна. Үнрээр нь ялаа бужигнаад байна. Тийм зүйлийг үгүй хийж арилгах хэрэгтэй гэж хэлсэн. Тэгээд энэ судлаачид ямар дүгнэлт хийсэн бэ гэвэл төмөр очрын аллагыг захиалагч нь энэ зүүн сэдэн бол өөрөө байх магадaltaй гэдэг. Энэ судлаач аюу магадaltaй хамгийн өндөр магадaltaй юм шиг. Энэ номон дээр бүр бичээд үлдээсэн байх шүү. Тийм ээ. Хоёулаа хүн гүтгээгүй тийм ээ. Одоо эднээс чи хүн гүтгэлээ гэдэг чигтэйг хайртай. Энэ ярагчдаа чигтэйг хайртай юм. Өнөө ямар юмда нохоо асуусан эзэндээ гэж. Нөгөө тэгээд асуулаад янаглаад явж явах та одоо таарна манай. Энэ нэг за ингээд намын төв хорооны бүгд хурал дээр юу болсон гэхээр манай орн социализмын төгс ялалтыг хангахын төлөө тэмцэл бүх хүч чадлаа зориулсан хорлоогийн чойвсангийн асар их ховсголч гавьяаг манай нам мартаагүй хэзээш мартахгүй юм а гэж байгаа. За энийг яагаад ингэж хэлж байгаа нэхэр нөхөр төмөр очирвол нэг хүнийг дахиж шүтгэхийн хор уршгийг арилгах тэмцлийг хувийн ашиг завшаан горлсон холын бодлогоон биелүүлэхэд ашиглахыг оролдож байна гэсэн. Яагаад нөгөө Хрущевын дулаар л болоод тийм ээ. Оросд л одоо яа Оросд найтай бол найтай Оросд янз бүр болох нь байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг Хрущевын дулаар болоод үнэхээр одоо Сталиныг дахин шүтчихсэний буруу олон хүн хайрсан байна гэдэг үгнээ ярьж байсан. Дараа нь Чойвс сунгуйн гэж жилийн дараа өнгөрлөө шүү дээ Сталингийнхаа дараа тийм ээ. Өмнө тийм ээ. Тэгээ Сталин нэг жилийн дараа тийм ээ. Тий. Тэгээд тэрний дараа үнэхээр одоо ингээд хэнийг Чойвс одоо дахин шүтж байсан явдал бол хамгийн буруу үйл явдал байсан байна. Энэ одоо өргөлж ирэх ёсгүй. Өөрөөр хэлбэл цаад санаа Сэдэн балыг дахин шүтгэж гэнэ гэсэн санааг шууд ойлгож шин. Тийм учраас бол одоо Чойвс сунгуйгаа өмөрч байгаа дүрсгэж хэнийг төмөр өчргойг буруутгасан байна. Тэгээ ялангуяа Чойвс сунгаас ялангуяа 1987-оос 88 онд гаргасан зарим ноцтой алдааг намаас буруу шаасныг далимдуулаад 37-38 он байна. Чой болсонгүй. Тийм. 87-88 онд буруу шаасан юм уу? Тийм, буруу шаахгүй юу? Сүүлд одоо төмөр танарыг гарахаас өмнөх юм тийм байна тий. Тэгээ уг асуудлыг сүр бадруулан хөөр гэж байгаа. Нөгөө мо төмөрч байгаагаа нядлах гэдэг шүү дээ. Буруутгах гэдэг. Чойвсангийн ховсголт бүх үйл ажиллагааг хог буртагт хутгах замаар нөхөр Чойвсантай хамт ажиллаж байсан ахмад боловсон хүчнийг намын удирдлагаас ямар нэгэн аргаар зайлуулахыг төмөр өчр зорж байсан гэж. Ингээд гүтгээд төмөр өчрийн намын удирдлагаас төмөр өчрийг
намын удирдлагаас зайлуулах хамгийн гол үндслэл бол нэг хүнийг дахин шүтгэх явдлыг буюу маршал Чойволсонгийн үе олон хүнийг хэлсээр хилмигдүүлэн хөнөөснийг сөхөн тавьсан гин буруутаа гэсэн. Юу гэж ойлгох вэ? Сони Ийм юм хийжсэн биш үү? юм зүүн сэдэн бэлэгдэг нөгөө хайрлаад байгаа хүн ийм юм хийжсэн биш. Тийм. Тэгэд энийг сони юм билээ. Хамгийн сайн удирдагч юм байсан бэхэр олсууч Йосеф Сталин гэдэг гэсэн чинь 80% шахуу тэгж хариулт гэсэн. Тэгээд айчихгүй аимхаа. Манайх ч одоо баг тийм шүү дээ. Юм зүүн сэдэн бэлээ. Одоо байнга тийм л та. Тийм. Тэгэд энэ айц нөө таны дэнэс ген кодлог юм байна. Тэрнээс бид нар юугаа мэдгүй дээ юм зүүн сэдэн бэлэгдэг хүн чинь талаар би чинь шинэ одоо 84 он чинь нэгдүгээр анги хөтлөсөн шүү дээ. Хоёрдугаар анги шорцсон байсан юм тэр хэвлэсэн шүү дээ. Тийм шүү дээ. 13 дугаар зуунд үйл явдал болоод өнгөрсөн тийм үү Чингис хааны. Тийм. Тэгсэн чинь Чойволсонгийн байг гэхэд байна шүү дээ. Бүр Чингис хааныг бүр ингэсэн байгаа байхгүй. Монголын тулгуур төр байгуулах ихэнх үед Чингис хаан тархай утрахай Монгол аймагуудыг нэгтгэн дэвшилттэй өрг үүсгэсэн. Тийм. Одоо дүгнжээ тийм ээ. Тийм. Тэр хуралд. Гэтэл цаашдын бүх үйл ажиллагаа нь харь орныг булаан эзлэх, боолчлогдсон улс орны ард түмнийг үе олноор нь бүрлэгэн хядах, тэдгээр ард түмний бүтээсэн эд материал соёлын үнд зүйлсийг эвдэн боснуулахад чиглэсэн нэн харгас явдал байсан билээ. Одоо төмөр чирийг буруутгах гэж тийм ээ. яагаад гэвэл Чингис хааныг төшөөмшөөг нь басгасан хурал хуйтан хийсэн гэдэг шүү дээ. Ийм нөгөө цус ярах чинь гэдэг сэдв болж тэрийг баталгаажуулахын тулд бүр улаан цан тийм ээ. Гүжирч шүү дээ. 13 дугаар одоо илүүгдэрч харахгүй байна. Энд чинь нэг сонин дог гэдэг. Одоо нэмжүүн сэдэн билийнхаар бол энэ олсууч нь бидний хамаг сайхан түүх шаштрын маань устгаж сүм дуунууд юм шатаагаа үзтээ чи. Тий. Тэгээд чин тэгээд ариун үлс байсан баг та. Эдэнд ариун үлс байсан. Тийм л юм болж та. Тийм л юм болж та. Тэр ариун үлс шүтэн явж тийм ард түмэн их орондоо хайртай хүмүүс тийм үү. Тэгээд ингэсэн байгаа байхгүй. Чингис хааны дээрмийн аян дайн нь Монголын үйлдвэрлэх хүчний гүнзгий уналтанд оруулж Монголын ард түмэнд гэж шинэгээс Монголын ард түмэнд цаглашгүй их гаслан довлон учруулсан юм хэмээн тэмдэглэжээ. Нийлүүлэн тийм хоёрын яатсан зайтай улсваа. Яг өнөөдөр мөн пэстэр илүүдэрч юу гэсэн байв. Өдөр хоёр чинь та тэр өдрийн санд бүтэн нүрэ ярьцлага байлаа. Тэр элбэг дөрж гэдэг хүн яасан хэцүү юм дээ. Тэр Англид манай гэр бүлийг байгаа гэж элбэг дөрж гүтгээд өөрийгөө ядгуурт бол намайг халт болох гээд байгаа ингээд гүжирсэн. Элбэг дөрж одоо зүг зүгээр явж яж болохгүй. Заавал зүйн дэрж оюуд нэг гүтгээд явах хэрэгтэй. Ген гэж биш би хэлээд шүү дээ. Ген кодлогцсон гэдэг даа хэлдэг шүү дээ. Тэгэхээр тэр энэ коммунистуудын ген чи кодлогдоод Чингис хааны хэлж байгааг л харал та. Ямар нэгэн үйлдэл. Чи дахиад сонсдоо Чингис хааны дээрмийн аян дайн гэж байгаа шүү. Монголын үйлдвэрлэх хүчнийг гүнзгий уналтанд оруулж Монголын ард түмэнд цаглашгүй их гаслан довлон учруулсан гэд тэмдэглэсэн гэж байгаа. Тэгэхээр ийм хүнийг одоо ойгийн тэмдэглээд өшөөг нь усах гэдэг төмөр очруулбал яаж олигтой амт юм биш. Баян хонгорч чөлнө. Баян хонгорч дараа нь хөвсгөл чөлнө. Тэгээд дархан давж аална гэдэг шүү. Тийм ээ. Тэр 84 онд хэлсэн үг нь бол шууд алдсан юм биш үү? Тийм. Тэгээд ингэж байгаа нам улсын удирдлагыг булаан эзлэх зорилго бүхий төмөр очрын жигшүүрт явуулгана. Пролетарын интернационализмд үнэнч бөгөөд дотоод гадаадын дайсантай тэмцсэн олон жилийн тэмцэлд хатуудсан нам улсын удирдах боловсон хүчнүүдийг одоогийнх нь тушаалаас толгой дараалан зайлуулан намын төв хорооны интернационалист үзэлтэй удирдлагыг үндэслэх үзэлтэй удирдлагаар солиход чиглэж байсныг намын төв хорооны 3 дугаар бүг турал харуулж өглөө гэж байна. Ястэ яг өнөөдөр тийм өнөөдөр яг өнөөдөр ген кодлогдсон байна шүү. Тийм байна. Яг өнөөдрийг үл. Энэ бол 1962 оны 1-р сар мөн оны 10 дугаар сард буюу хоорондоо 9 сарын зайтай болж байгаа үйл явдлыг яриа шүү.
Тэгвэл баримт юу ямар баримт? За одоо энтэг баримт байна хэлээд гоо. Намын төв хорооны 1962 оны 1-р сарын бүгд хурал дээр төмөр очир хэлсэн үгэндээ энэ их чухал үг хэлж байгаа. Би өөрөө хизээж улс төрийн зүтгэлтэн болно гэж бодоогүй явлаа. Монгол Ардын хувьсгалт намын 13 дугаар их хурал тарамагч хуралдсан төв хорооны бүгд хурал дээр үнэн учраа гаргаж нарийн бичгийн дараагаар өөр хүнийг сонгуул дээр биш шүү гэдэг саналаа би хэлж байсан шүү нөхдөг гэж. Тийм ээ. Өөрөө бүр ихэнхдээ татгалзчихсан. Тэ. Тэгэхэд олон нөхөд мөн л өнөөдрийнх шиг шахан тулгаж байгаад тавьж орхисон юм аа. Эргүүлээд тийм ээ. Яагаад гэвэл айгаад байгаа хгүй энэ том мош шүү дээ тийм ээ. Баргал Чингис шиг мош байгаа үстэй. Тийм ээ. Одоогийн элбэг дөржлөө байж л дээ. Би өглөө улс төрийн төвчөөний хурал дээр намайг нэгэнд халдчихсан хойно бас дахин эргүүлж хуучин тушаалд тавих нь зохисгүй мэт санагднаа. Энэ бол надад ч ивгүй та нөхдөд ч ивгүй байлтай гэж хэлсэн баг. За мөн тэр үед үгэн энд одоо бүгд хурал дээр давтан хэлэлгүй болохгүй байна. Нөхөр Цэдэн бол намайг чөлөөлөх тухай асуудал тавьж хэлэлцүүлсэн цөөн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн дээр нөхөр төмөр учир бол марксист хатуужилгүй хүн гэх зэрэгээр ярьж байсан. Тий. Марксист хатуужилгүй ямар хатуужил байдаг вэ? Гэхдээ хуу алхал хатуужил гэдэг юм билгүй дээ. Ийм. Тэгээд би төмөр учиргүй хаан тухайг ингээд энэ бол товчгоо хэлэхэд хинбэ гэдэг нь ойлгомжтой төмөр учиргүй тийм ээ. Тэгээд төмөр учиргүй хаан тухай ингээд орчгоо яриад төмөр учиргүй хаан тухай ярианы одоо жаргах хэсэгт нь нинж одоогоо үгийг дахиж хэлье гэж бодлоо. Өөрөө болоогүй. Тийм ээ. Би төртөө техникийн саадлал гарлаа уучлаарай гэх тэр байтугай саадлал. Тийм, техникийн саадлал гарчихлаа шүү манайхаа. Уучлаарай. Тэгээд үргэлжлээд энэ би нэг сая өдрийн сон та мэдэж уншаагүй л өдөө тэр их нойлолтны яриг. Тэрийг уншиж. Тийм цагаа ураад явах. Харин та нар бол тэгж л яадаг. Тэгээд би бас бүр зорин уншлаа л. За. Тэгээд энэ дээр юу гэсэн байх вэ? Зүгээр Монгол улсын ерөнхий сайд тийм нэг эмгтээтэй кофе уумаар байна. Болно шүү. Тэр дүлгөөн гэдэг зарлаад зүгээр л уучна. Тэгээд тэр сэтгүүлч бол та батлагтай ямар хамаатай юм бэ л гэж асуусан. Тэгсэн чинь тэр дүлгөөн гэдэг жүжигчэнтэй намайг холбож чи итгэж байгаа юу? Би тэр кофе уучмаа санагдаад байгаа. Тэгээд батлагтай ямар хамаатай юм гэхээр тэгж хариулж. Тий, хариултан тэр. Тэгвэл батлагын дүлгөөн юм биш. Санчны бодож байна. Яа, тийм. Тэгээд тэнцээ нэг юм хачин юм ярьж байгаа байхгүй. Одоо яг энэ банкын эвсэж засаг барина гэж хэлчихдэг. Энд чи одоо яг юу гэж ойлгохгүй. Би банкын цэдэн бол болно гэсэн үг үстэй. 2050 он хүртэл барих юм л дээ. Тий, шууд тэгээд хэлцээ. 2050 он хүртэл чинь оюун хэдэн нас хүрэх вэ? Нэг 60 70 80 оног өгчтэй чи одоо 40 гараал явж байна. Одоо нэг 20 жилийн 30 жилийн дараах 70 гараал яв. 70 хүрвэл. Хэдэн болох гэж барих гэж байна. Шууд тэгээ хэлчихдэг. Хэдэн болох гэж барих гэж байна. Тэгээд энэ чи бол ерөөс улсын төс хүмүүсийн талаар нэг ч өгүүлбэр ярьсангүй, Монголын ирээдүйн бодлого юу ч ярьсангүй. Тэгэл зүгээр нэг тийм нэг хов жив ярьсан нэг тийм л хайрнаж өдрийн сонингийн материал би зүгээр уншааг зүгээр юу болж байгааг нь гадарлаж байгаа учраас хараагүй Twitter, Face дээр гарсан байсан л та. Тэгээд би Twitter дээр жиргсэн эдийн засгийн мэдлэггүй хүн өнөөдөр манай стор эдийн засгийн мэдлэгтэй байна гэдэг л тэгэл өнгөрөөцтэй. Гэхдээ ерөөсөө ямар ч эдийн засгийн мэдлэг юу ч яриаггүй эдийн засгийн талаар ярих гэж юм ойлгодгүй болтоо. Хамгийн нийтэмтэй би нэрээ ярих гэж бас дэлхийн нийтээр хүмүүсийн баг хуулагч байна. Прагматикуд ялж ихтэй одоо монголдсан прагматик бий болж ирэх яг би юу гэж ойлгох юм нэг яг юу гэж ойлгох байхаа тийм яг хөгжүүлсэн агуучууд ялж байна гэж яахгүй. Гэхдээ чи прагматик чи өөртөө ашигтай хөлбөр дээр л ялдаг хүмүүс үсттэй. Ерөнхийдөө прагматик ямар ч хөгжүүлсэн агуу тэнэг л байхгүй. Тэгээ чи яг юу гэж ойлгох хүмүүсийн баг хуулж байна. Тэгээ прагматикуд ялж байна. Монгол прагматик ялж байна гэх юм. Хүмүүсийн баг шүү өөрийнхөө багийг л хулаад байгаа юм да наач. Өөрийнхөө багийг тайлаад яваад байгаа. Тэгээд хүмүүс хөөрхий зарим ч яаж байгаа үз. Тэгээд элбэг дөрж гэдэг л хүн стоноор төрөөсгөө оршдог юм л. Яриа болгонд нь элбэг дөрж буруутай. Энэ одоо инфляц өсөж байгаа. Энэ хүмүүсийн амьдралын чанар муудаж байгаа. Элбэг дөржийг зүүдэлж байгаа дорндоо шийчих. Нүрс
гарахгүй байгаа улс үндэстнэрээ ингээ амьдралын чанар муудаж эдийн засаг төсвөн тасарж байгаа гэдэг чинь бас л элбэгдөрж ин буруу юм шиг байна шүү дээ. Чингис хаан хоёр юм уу? Чингис хаан хоёрын буруу юм байна. Одоо тэр үед Цэдэн бол Чингис хааны бурууг олоод харцсан байж энэ үед элбэгдөржийн бурууг надад харцсан байна. 0-3 болоод харчих. Тий. Ийм хачин юм яриад байгаа. Энэ төмөр очиргоо шиг нэг ийм ир зөрөгтэй эдний ардын нам дотроос дахиж төрөхгүй байх одоо эднэр тухан дээрээ сарнаатай башин дотроос төрөхгүй. Тий. Энэ хүмүүсийн засвар нь хэлэхэд энэ соёлын довтлогоо гэдэг энэ Цэнтогийн номыг яг хүмүүс одоо зузаан ном уншихад залхадаг л байх л да. Гэхдээ энэ гоё шүү дээ. Энийг унших юм бол Монголынхон аль ч үеийн түүхийг тийм манай Цэнтогийн бичлэг шиг шал ондоо сэтгэлгээ шал ондоо сарказм сэтгэгчдийн сарказм би яргооч би тийм нэг бод хүний тоогоор нь сумын өг гэдэг өрчмөн дээр байж байгаа л да. Тэгээ энэ түүхээ бид бол мэдэхгүй бол үнэхээр Бацаахан доктор ямар ч удаа мундаг хэлсэн тийм ээ. Ой санамжийн устгах болвол тэгээ тэр одоо үндэстэн хамгийн амарх устгах нэгэд хэлээд байна тийм ээ. Тэгээ ламсрангуй хэлсэн байна шүү дээ тийм ээ. Хүн одоо улс орныхоо түүхийг мэддэг хүн урвалдаг юм гэж. Тий, тэр аюул чухал шүү. Тэр өстө мундаг шүү. Тэр ямар одоо оновчтой бөгөөд гайхамшигтай хэлсэн үг юм. Та нэг би бодож ирсэн тайлд нэг дээр нэг ярьж байхдаа надад хэлж ирсэн бас. Чимбо хүний уурах тарих чинь хамгийн залхуу үүрэгтэй шүү дээ. Тэгээд ингээд гацчт ингээд бодож сэтгэж явах чадхаа болчихдээ ингээд. Түш баян ажиллаж явах. Тийм та нэг тийж тарих зогсох, тарих буртагдтал хамгийн би хэлээд тарих буртгалт чинь зургах чинь хамгийн аюултай нь энэ баггүй. Одоо энэний чинь гай гарч шүү дээ манай тогтолцоон дотор. Ерөнхий сайдаас авахулаад КПМФ-ийн ярил тийм ээ. Ийм байж болохгүй шүү дээ чинь. Яадгийн би нэг дэлгөө хөөрхөө авах шүү дээ хэлж чинь ямар бат юм. Тийм. Дармын Батбаярын гарынхан хэдний шавнырынх нэг байсан. Яруу найраг номоо гаргах гэж юм билээ. Тэр Батбаярынхыг тэгж буртгалаад юу тэр чинь шал ондоо биш. Амаргүй гэдэг ном гаргах гэж юм шүү дээ. Амаргүй гэдэг ном гаргах гэж юм байл. Амаргүй гэж цааш явах юм. Хэлгүй. Авгаагүй хүүхдүүд явах юм бол. Тэгэл. Тэг хин түүх соёлоор сайн мэдэн тэр хүн тэрнээсээ оролддог юм гэж. Энэ аюул чухал үг шүү. Энэ тавсрангүй үг л болж байгаа. Тэгээ би зүгээр хүмүүсийг ингээд амтанд нь оруулаад орхичод байгаа хал гэж найдаад байгаа. Энэ хүмүүсийн номыг олж уншаад. Докторч би зүгээр томьёолоод яриад тийм ээ. Тэгээд энэс л сонирхоод дэлгэрүүлээд уншаасаа л гэж тийм би бас тэгж хэлсэн. Дэлгэрүүлээд яриад нуршин тийм ээ хүмүүс ууйдсан. Чин одоо бүх юм одоо энэ хүмүүсийн ярих дуртай гэж минимал гэнэ нанимал ч гэнэ юм ярьдаг юм шүү дээ тийм ээ. Довчхон байх, хөнгөвтөр байх тийм өөртөө тэргүй байх гэж зөндөл үгүй л дээ. Тэгэхгүй тэгээ минимал гэж зүрхий их мэдлэгтэй болсон юм байна олсоо тийм ээ. Минимал гэдэг чинь бол энгийн амьдрал гэсэн утгатай үг л. Тэгэл тэрийн бүх юм даваач хэрэглээд ингээд одоо энэ прагматик гэдэг үгний утга жанцыг ойлгохгүй ингээд галзуурал ингээд тэр прагматик гэдэг энэ Джон Дю гэж хүний ном бий бол. Джон тэр би бол уншихгүй. Джон Дю гэж одоо ямар гай тарьсан тухай л мэднэ. Энэ прагматизм бий болгож. Альтруизмыг одоо 19-р зуунд Агус Комте гэдэг нөхөр бий болгоод хүмүүсийг одоо бусдын төлөө өөрийгөө золиосдог ийм гай чирснийг мэдээж авах хэрэгтэй. Тий хүн өөрийнхөө үнцнийг мэдээж өөрөө төгөж явж байж өөрөө баялгаа бүтээж л явна шүү дээ. Тэрэнд нь гай болдгоо тогтолцоол өнөөдөр хэрэгтэй болохоос манайх шиг 30 хэдэн яамтай ингээд ерөнхий сайд КПМФ-ээр сууж байгаа нэг юм. Тэгээ шүлэг мүлэг бичин гээд тэгвэл одоо зохиолчтой хооронд очоод илсээл ихлэ зохиолчтой хооронд очоод илсэхгүй юу тэгж байгаа. Тэгээд ажиллаа өгөх хэрэгтэй шүү дээ. Ажиллаа өгөөд зохиолчтой хооронд дарга болтгоноо хийхгүй. Тий. Нэг сонио юм байна. Сая яг төмөр очиргоо юу гэсэн чинь санчлаа. Сүхбаатар гэдэг нөө төгжрлийн сайд байсан шүү дээ. Тий. Тэр чинь би ерөнхий сайдтай уулзах байхад намайг хүчээр аваачаа тавьчихсан гэдэг. Энэ Цэдэн пилийн хойд төрсөн биш үү дээ угаасаа. Гэхдээ жоохон үнэмшилтэй байх хэрэгтэй л тий. Өөрөө хүчин дүүлсэн зайлвал тэгээд тамх хүчин дүүлээ тэгээд бас атус матус хүчин дэцэн өөрөө. Тий. Тэгээ ерөнхий сайд
хүчээр тавьсан гэж хэллээ шүү дээ. Хүчингийн хэрэг шүү дээ бол. Тэг. Манай юмжийн цэдэн пилийн жинкнээс хойд дүр тодорцсон юм шүү. Тийм. За тийм байна. Тэгэхэд дараачийн лав гарагч яах вэ та? Би ах нь Монголд байхгүй дээ. Гадаашаа явчих байна. Гадаашаа нэлээд удаан. Тийм. Тэгээд нэрэн эн чинь нэг юм хэлээ. Энэ одоо маргааш нөгөөдөр энэ 2025 оны 3 сарын 14-15-нд Чингис хаан музейн 7 давхарт нэг Бисеркэн театр байна. Айтайхан театр юм. Тэр одоо цоорья дугарлт энэ төр их айтайхан юм байна. 200 хүний суудалтай. Тэнд би одоо ээжээ гэж уулга алдахдаг гэдэг шинэ уран бүтээлээр нэрлсэн уран бүтээлийн тэнгуулээ толилуулах гэж байгаа юм. Тэгээд Чимбай Батрын үнэн яриаг буюу эрхчлөөг харж анзаарч байдаг хүмүүс морилж боломж оруулах гэж үзээрэй гэж бас хэлэх байна. Тий. Би яг заалах чинь наатгач. Тийм. Тэгээд энэ би төрүүлээд өөрийгөө ирфлаачаад тэгсэн. Би яг хэлчихлээ. Энэ нөгөө нэг ээжээ гэж уулга алдах гэдэг энэ дууны юуг бол би хамгийн анхны сонсогчтой нэг. Энэ уулга алдна гэдэг үг ер нь яг ямар утгатай үг бол байдал юм бэ? Уулга алдахтай хүн нэр ээж хэлдэг. Уулга алдна гэдэг маань одоо сандрахтай юм уу эсвэл хүн нэг цоцогтой юм эсвэл нэг зовнилоход нэг уулга алддаг уу? Энэ уулга алдалт бол бас олон янз байд юм байна гэж би анзаарсан. Уулгамч хүн байдгийг. Уулгамч. Уулгамчаас бол ондоо уулга алдалт бол. Тийм. Уулгамч хүн бол ингээд дагаад зочоод тэр хүний дуурайгаад байдаг. Бүх юм илэглээ дуурайгаад байдаг байхгүй юу? Тэгээ уулга алдна гэдэг бол ер нь ихэнхдээ хүнд нэг тайтгарл ирдэг. Чочхороо уулга алдна, айхаараа уулга алдна, тийм үү, сандрахаараа уулга алдна. Тэгээ тэр уулга алдалт бол нэг хүн өөрт нь байгаа нэг таагүй үзэгдэл юмс ингээд өөрөөс үргээдэг. Тийм нэг арга юм уу? Эсвэл тийм энергийн эрчмийн хүний оюун санааны тийм тогтолцоо юм болоо гэж боддог байхгүй юу? Тэгээ ихэнх хүн ээжээ гэж болгоалдаг. Ээж. Харин тийм ааваа гэдэг үгийг сонь тийм байдаг юм лээ. Би тэгэл өөр дээрээс анзаарчсэн. Би ингээд амьдрал анзаараад хад ээж хүн ингээд хүүгийнхаа толгой өсийг хүнрэлдэг юм. Аавуудыг харахаар бойтог нүрлээд байдаг байхгүй. Бойтог. Тийм үү? Тий, хүүхдийн бойтгийг зүгээр бойтгонд нь хонхаавна. Ихэнх би одоо хөдөө багтал хүүхдээ юм бол гутал авсан байна. Бойтог авсан байна. Тэгээ тэрийг юу гэдэг гэхээр өөдөө харсан сав гэдэг хэлдэг. Дандаа өөдөө дээш нь харсан. Тэгээ ер нь гутал цэвэрхэн байх, гутал илэгдээгүй байх, тийм ээ. Гутал өнгөтэй байна гэдэг бол тэр хүний өмсөж байгаа хүнийх нь өөрийнх нь хариг цариг чадал чансаа аливаа юмд хандж байгаа хандлагыг их том илэрхийлэл гэж би хөвдө боддог. Яг тэгвэл миний аавч гэсэн тийм хандлагатай байгаад байдаг байхгүй. Ер нь ингээ харахад хүний гутал руу харагдаж байна. Хүн гэл нүүрлүү бие рүү хангасан хамгийн түрүүнд хүний хөл рүү хардаг шүү дээ. Ер нь тэрийг мэддэггүй юу хүмүүс. Хүн анзаардаг байх. Анзаардаг байх. Би зүйлэндээ анзаарч байгааг юм байна. Би их анзаардаг. Тийм ээ. Шууд ингээл гутал руу ундаг байхгүй хүний харж. Тэгээд гутал салбархаа муу байна гэдэг бол тэр хүний толгой оюун санаа салбархаа байна гэсэн үг. Ягаад гэвэл хорвоог туулж штэ энэ хөл. Тийм. Тэгээ энэ хөлөөр чинь арай нэг ариг царигтай эдлэгээтэй туулах хэрэгтэй л дээ. Тэгэд энэ Чингис хаан музейний 7 давхарч штэ манайхаа тэгээд юу филед маш бага үлдсэн байгаа. Тэгээд захиалаад 94 тэг 40 62 гэдэг дугаар. Цөөхөн үзэгчтэй. Тий 200 хүнтэй 94 тэг 40 62 гэсэн дугаар руу холбогдоод би такс аваад үзцгээгээрээ. Тэгээд маш цөөхөн такс үлдсэн байгаа шүү. Тэгээд цаахийн тоглолтын дээр уулзцгаая. Нэг 2 цаг орчим л хамт тавих та 2 цаг гарan толгой. Таны тоглолтыг ч үзээд харж ууддаг юм бол дуусаа. Тийм тэндээс хүмүүс одоо их асуухын зүүдний гуйлга дорны цагаан сарангаан дуулахлуу байл асуулгасан байх юм хүмүүс рүү.
бас зарим нь байн санаалдах 90 сайхан хэмрэн тэрэн ойр яга дуулахгүй байгаа. Дуулах гэнэ гэсэн байна. Надаас манай найз Хүмүүн заяаны үлгийг дуулах луг айл асуужсэн. Тэгээ мэдгүй би одоо яг ямар дуу дуулахыг яаж мэдэх вэ? Тэнд очиод харахаар л мэднэ. Тий. Би одоо эрхний хайргуун тайлтай. Тийм хамгийн гол нь энэ 2009 онд бичүүлсэн хөгжмийнхаа хэшиглэн дээр би дуулж байгаа. Нэг амьд тоглолт гэдэг нэг яриад байдаг шүү дээ. Тий. Тэгэхээр амьдын эсрэг үгсэн бай таарна тийм үү? Тийм. Тэгэхээр зэрэг одоо амьд тоглолт гэхээр яадгийг, амьд биш тоглолт гэхээр яадгийг мэдэхгүй энэ Сэвжийн Сүхбаатарын Ланжгарыг хэлсэн байна. Энэ манай найз 220 орл одоо дугаараад байдаг шүү дээ энэ дуучил гэж. Бичлэгийг нь хэлж байна л да. Одоо ганц одоо хөл барилттай юм ш тийм үү? Тий. Бүжиг бол ерөөсөө бүжиглэл явна тийм үү? Тэрийгээрээ гайхаж зөвхөн тэгсэн байна л да. Одоо ингээд бичлэгээ тавьчаад амаа ангалж байгаа хүмүүсийг хэлсэн байна. Тэгэхээр би бол Сүхбаатарын төр одоо хэлж байгааг нь би л өртөхгүй. Яагаад гэвэл физичтэй байх чадахчгүй. Тэгэхээр 2009 онд бичсэн хөгжмийн найруулга одоо илүү баяжиж тэгээд одоо яг жинхэнэ хийлчтэй жинхэнэ гитарчтаарч байт юм яг жинхэнэ бөөдөрхөө тоглож байгаа хөгжимчдийн хөгжмөөр найруулж одоо миний аялгауг нэмэх хөгжмийн төрөлгийн бичлэгүүд шинжлэгдэж байгаа. Бүгд одоо нэлээд одоо дууралт энэ төр чинь арай хонтон болно л тоо. Тэгээд нэлээд хувь нь миний өөрийн зохиосон дуунууд. Өөрийн зохиосон шүлэг интерес орлцсон. Мэдээж би одоо хамгийн хайртай найрагчийн бүтээлээс толиултаараа. Тий. Манай нэг Пүрэв давг гэдэг миний өртөөрөө хамтлагийн тий шав байна. Тэр минь ирж миний зохиосон дуунаас дуулна. Тэгээд Ашрам Тэлгээд Анир студийн Анир pop оркестрийн хамт Анир энэ одоо хөгжмийн өдөрдөөч найруулагч урлагийн зүтгэлтэн алтан хуйг дүүдэх баярлж байна. Миний одоо хөгжмийн бүх фонограмуудыг богино хугацаанд маш хурдтай хийж. Одоо өнөөдөр дуусч байгаа. Тэгээд би маргааш хөгжмөнтэйгээ нийлээл тэгэл орно да. Нөгөөдөр тоглох юм шиг. Тоглоод орно. Ямчаас амжуулах хийхгүй. Энэ нэг ээжийг жуулгаалдсан шүлэг нэх гэдэг лээ. Данзангийн юм аа тий. 50 жилийн өмнө бичсэн шүлэг. Тийм үү? 1976 онд манай чинь сурагч байхдаа бичсэн шүлэг байхгүй. Зөө. Тэгээд тэр шүлэгэнд нь яг 76 онд мэдлсэн одоо 50 хүрч байгаа залуу ая хийсэн. Жансан самбуу гэдэг. Тэгээд тэр хоёулаа нэг сон баяа болсон. Би баяа болсон. Тагварч нэг сон юм шүү. Тийм нэг сон. Яматай би хар багын найзууд л та. Тий. Тэгээд тэр одоо нашхын хүүхдийн шүлгэнд нэлээд додомцсон бид нар хоорондоо ярьж байгаад. Тий. Одоо ингээд таныгаан дуудаж хэлд орсон, таниргаан тэмүүлж хөлд орсон. Тэгэхээр хэлд орсон бол яах юм? Энэ хэл нь ганцхан аав ээжээрээ хэлээд байгаа юм цаашаа явах юм уу? Хөлд орсон бол яах юм? Гэртээ байгаа юм хаашаа явах юм? Тэгээ нэлээд баяжигдсан. Данзангийн ямагийн энэ одоо юу гэдэг нэлээд баяжмал шүлэгтэй. Үнэхээр тоглолтын талаар ярьсан чинь цаашаа яриа үргэлжлэх гээд. Энэ би нэг юу яачмаар ах. Энэ бодохгүй сая дотор л бодсуулаа. Ээжээгээ жуулга алтахад гээд энэ юу би тэгээд нөгөө нэг чономгоо ээжийн тухай шүлэг гүүгээр цаашаа явахгүй хал гэж зүгээр дотроо ботчихгүй. Байна. Тэг би яг тэгж утсан. Байна шүү дээ. Нөгөө ээжээгээ жуулга алтахлаад уйлдана. Тэгэхгүй тэгжил нэг юу яагаад. Яг нэг жишээ театрын онцлог бол найруулга одоо үйлдэлүүд тайлны 50 литр бол цэвэр өөрөө би өөрөө хийн. Тэгэхээр би таны толтой одоо театр тайзан дээр хүн толтой ингэж яадаг гэж танаас сая хоёулаа энд сууж байгаа ярих чинь би бодож илээ шүү дээ. Би чинь нөгөө нэг харахгүй болсноос хойш таны тоглолтыг амар үзсэн биш. Тэгээд сонсоол сууж байгаа юм чи тайзан дээр таныг яаж яг мэдэхгүй тэгээд
3 тол тавиад харцсан. Тэгэхээр дотор л бод суучлаа. Сони гэж. Энэ дуучид чинь тоглолтуудыг зөндөл үзчихээс хараад байхад тэгж дөрмөрд орж тэгж харьцдаг байсан юм. Вирусоо санахгүй л байгаа байхгүй. Сони шүү. Одоо тайлан тоглолт зөндөө болд шүү дээ. Тийм тэгээд вирусоо тэгжсэн тайлан тоглолтууд байдаг юм. Байгаа зөндөө биш тийм чинь. Гэхдээ тийм толмол тавиад тэгж харьцажсэн тоглолт би мэдгүй. Би мэдгүй байна харин. Яг тайлан дээр тол тавьдаг нь юу гэвэл үзэж байгаа хүмүүс өөрсдөө толон тавьж байгаа. Аа. Нилээ өргөн агуулгатай. За. Тэр толон дотор би өөрийгөө харж байгаа. Аа. Өөртөө харьцаж байгаа. Аа. Тийм. Бүх үйлдэлүүд нь очирж янзсаа тайлтай. Тийм. Одоо чи бодолтой зүгээр улс төржүүлээд бодоход 126 гишүүн чинь бидний тусгал шүү дээ. Тий. Бид нар өөрсдөө толон тавьж байгаа шүү. Тий. Тэр бол үнэ. Тий. Улс төржүүл бодоход урлаг бол ондоо. Миний тол 3 тол би хинэртэй хэлсэн гоё тойл аваад гэдэг. Тэгээ авсан 180 м өндөртэй цэвэрхэн тойл авсан. Нөгөө хүн театрт манай Шавнарын тэр театрт 3 том тойл 3 дөрвөлжин нэлээд том дөрвөлжин тойл байдаг байхгүй юу? Аа. Тэгээ тэр яг нөгөө жүжигчид нь ард хувцсан өмсөж барьж нүүр мүрээ бүс мүсээ янзлахад зориулагдсан тайлны хажуу гарахтаа нэг хувцсан одоо бүс мүсээ айтайхан болгоод гаргахад тийм л зориулттай тойлол доо. Тэгээ хараад би бодохгүй юу? Энэ тойлыг хэрэглээгээд гурвал ингээд тайлан дараагаа тавьж байгаа л тэгэл талтайгаа харьцаад өөртөө харьцсан гэсэн үг шүү дээ. Тийм байна. Тий. Өөрийнхөө дотоод ертөнцтэй өөртөө харьцсан гэсэн үг байхгүй юу? Тэгээ тавилант нэлээд сонио. Тий. Таныг өмнө тийм болж байгаа. Би харин тэгэж бодоод хойш бол дуурай. Хойш бол дуурай яхахгүй. Энэ юу гэснээс хүн театрт болсон тоглолтыг би 2 удаа очиж үзсэн л дээ. Тэгээд манай үйл ах таны дээр нэг ээж юу одоо бодлоо ярих чинь зүүдний гуйлгаад бол энэ зүүдний гуйлгаа дахиул энэ дахтгүй юм гэл. Зүүдний гуйлгаад үйл дуртай л та. Тэгээд тий. Илүүгээ дуртай. Тий. Энэ нөгөө сая юу ээжээ гэж уулга алдахад би илүүгээр яваасан. Аа. Их л догдлсон байл. Тэгнэ. Ачин одоо уянгалга сайхан дуулж гэсэн байсан. Тийм. Ээжигээ бодлоо гэдэг. Ахаараа ялангуяа бахарх их дуртай л Монголд манайхаас өөр мастер байгаа мó танаас өөр байгаа хөө. Мэдгүй би бол мэдгүй байна. Байгаа. За би бол надад дэлхийн ардын урлагийн академиас тийм албан ёсны нөгөө батламж гэж гаргадаг шүү дээ. 2000 евро дардаг. Тийм маэстро өгсөн надад. Тэгээ өөр би бол мэдгүй байна яг үнэ. 2000 еврогоо сайхан шамнартайгаа хуваагаад гэдэг. What? Би скоро уусан шүү дээ. За тэгээ шамнартайгаа кофе авчих гоё. Тий. Өнөөдрийн яриаг өндөрлөө. Тэгээд ахаад л гоё. За. Энэ 35 жилийн түүх чинь худлаа болох нь шүү. Бичээд өгөөч номоол гэж гоё ахаал. Одоо бичнэ. Шойн нод эрдэн яруу найраг ном гарах гэдэг нь штэ хаахгүй худлаа. Энэ агуулын чинь нод эрдэн чи би энэ 10 настай хахад арцын хувьсгалд орж явсан гэдээ аваа хэлсэн юм шүү дээ. 90 онд. Өөдөөс юу ч олж мэднэ. Кофе ууж байгаа чинь юмд орж. Тэгэхээр би нэг түүхээ бичээд өгөөчлөгээ дахиад гоё. Та нарын өмнө түүх байж энэ түүх үнээр үлдэхгүй бол одоо бүр сүулдэ ингээд бичнэ чинь одоо эхлүүлнэ. Тэгээд одоо видеогоор ер нь эхэлсэн байгаа шүү дээ. Жишээлбэл чиний үнэн яриан дээр чинь хэд хэдэн хүний яриа чинь одоо өнөөдрийн төмөрч байгааг ярьж байгаа шиг бодтой шүү дээ. Тийм дандаа бослоо. Тэгээ нэг гин би. Чи их зөв юм гэсэн. Худлаа ярьж болохгүй. Тийм. Худлаа ярихыг хориглоно гэж байна шүү дээ. Тэгээ хүн чинь байна айхтар дэгстүүлдэг шүү. Өөрийгөө дөвлөхийн тулд одоо нэлээд хэдэн харцалмал 90 оны харцалтай холбоотой ном гарсан байсан. Тэгээд би тэрийг хараад энэ тэнд захтан жилээ хэлтэй санаа зовоод ингэж болдгоо багтаа гэдэг. Тэгэхээр аль болохоор илүү одоо оригинал байхгүй л бол хэн ч худлаа ярьж мэдэх байхгүй юу.
Одоо ингээд шивтер сууж байгаа нэг дөгөөчих юм бол яаж игээ сэтгэл хөөрөл нэг юм урчиж магадгүй шүү дээ. Тий. Энэ ер нь хүн болгонд байдаг энэ параноя байхгүй да. Тийм учраас тэр параноя дарж яг би яг л энэ гэдгээл үлдэх хэрэгтэй байна. Ялангуяа би бол тэгнэ. Би бүр яг үлдээ. Тэгээд нэг зураглаа залуу нэг сэтгүүлч хоёрт бол хэлсэн би. Тийм ингээд хиймээ гэж ярьж байгаа юм бичиж барь гэдэг. Тэгэхээр нэг сайн бодох юм хэрэгтэй л байна л да. Тийм сайн бодож байгаа бичээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд бид нэр суугаад бичнэ гэж бол бодлоо шүү. Ээ танд өөрсдөө бичихгүй бол одоо ингээд бид нар нэг ингэхгүй те юм одоо нэг 5-6 жилийн өмнө нөгөө Баянгол суугаад манай ард бат сүх мөх сахан бэлэгтмэлтэй тойрол суугаад тэгсэн чинь ястаа үнэн яг бодтой юмуд ярьсан байхгүй энийг машигноо тэгж байсан ингэж байсан бүх юм тэгтэн л аюу бичлэг хийчихвэр хэлж байгаа л уучлаарай гэл нэг ийм юм яриадсэн шүү дээ бид хэд нэг хөвсгөлж явж байхдаа ингээд доронтоос эхлээд яг оролцож исэн тэр арцсан хөвсгөл доронтдоо оролцож исэн тэр ховдод тэгээ хөвсгөл эрдэнэт дархан сэлэнг тэгээд ер нь бол гол аймагуд шүү дээ. Тэр аймагуудад нэг хамт яваад нэг та нар тойр суугаад яриад би нэг тийм юм хийх хүсэж Улаанбаатарт яг оролцож исэн газраа тойр суугаад илүү дутуу худлаа ярихгүйгээр ингээд та нар бөөндөө суучихвал хэн юу гэж худлаа хэлэх юм бэ? Тэгээ миний нэг бичлэг би нэг цуглаан болгон болж исэн газар Дөрийн театрын үүдэн дээр очиод залуу шуудын соёлын төвийн үүдэн дээр очиод ялалтын талбай дээр очиж байгаа яг тэдний оны тэдэн сарын тэдэнд энд яг ийм болсон гэж үйлдвэрчний ордны нөгөө их хурл болсон тайзан дээр гараад эндрийн ард зогсож байгаа яг энд ингэж илтгэл яасан гэдэг нэг бас нэг бичлэг би надад бодтой. Тэр мэрийг нийлүүлээд хийх бодол байна. Тэгжл ямар байна. Тэгэхгүй бол одоо эн чинь түүхгүй гэдэг шиг та нарыг амьд байх чинь гэж гүжирч байгаа юм чи. Өнгөрцөний чин дараа бурхан болцны чин дараа юу гэж худлаа гүжирдэхэд бэлэн хүмүүс сууж тийм духан дээрээ сарнатай байж дүүрэн нэг редактор айтайхан мэрэгжлийн сэтгүүлч тэгээ редактор аваад сэтгүүлч гологдно. Би Монголын сэтгүүлчнэр үнэхээр гологдсон шүү. Яг редактор үг үсгийн юу гэдгийг найруулга редактор аваад тийм л юм хэлсэн. Тэгээд өөрсдөө ярих хэрэгтэй. Тэгээ өөрсдөө яриа тэрийгэ тулгана шүү дээ. Энийн битгий гангал энийг битгий юу яа гэх тийм ээ. Тэгж идэх юмэр санагдаад байна. Тэгээд түүхэн үгүй үлдээлгүй гор энчээрөөсө болохгүй болчихлоо шүү дээ. Дараа нь ингээд амьд цэрүүн байхад чинь ингэж гүжирж гүтгэж байгаа хүмүүс дараа нь сусруурам гэдэг нэг галзуу нөхрийг шарааднаас авчираад оролцуулсан ингээд улаан цам гүтгэж мэдгэр шүү дээ нар чинь. Үгүй намайг гүтгэсэн шүү дээ. Одоо нэг дуулдаг нөхөр байсан тэгээд тий. Баабар нэг шүлэг үлэгчдэгчлөө Батүрний үзэгч 40,000 төгрөгийн хулгайн тий. Ямар аргаасаа биевлүү нэг тэрийн зандаа хөгийн колч чинь барьсан тэгсэн гэ тэрийг байна. Тийм тэрийг дулаан тавьчихсан шүү дээ. Тийм байгаа юм. За тэгээд өнөөдөр 12 13 14 15-нд цаагийнхаа тоглолтын дээр ээжээ гэж уулгаалдах тоглолтын дээр уулзцгаая. 18:00 эхэлдэг. Би миний нэг одоо гейм гэхүү яг цагтаа юу гэхүү одоо гав яг энэ бол яг зарч юм шүү. Яг л 18:00-ээр тасгаад эхэлчихдэг нэг юм. Тий, яг цагтаа л эхэлдэг. Одоо төрмөл өвчтэй хүн дээ. Яг цагтаа хэлдэг. Билет 94 тэг 40-62-оор захиалаад авцгаагаараа. Тэгээ цөөхөн билет үлдсэн байгаа. За анхаарал тавьсан. Бараг дуусчихгүй. Бараг дуусч байгаа хэ.